Hi guys, энэ удаа Бээжинд байрлах rooftop буюу тухайн барилгын хамгийн дээдлийн давхарт байдаг террас хэлбэрээр байдаг тийм ресторануудыг санал болгохоор шийдлээ. За тэгээд дөрвөн газрыг бол сонгож авсан. За тухайн газруудаар та өдөр болгон үйлчлүүлээд байх юм бол эдийн засгийн хувьд ямар ч хэмнэлттэй бол байж чадахгүй. Ер нь бусад газруудтай харьцуулахад бол хамаагүй үнэтэй тийм газрууд байгаа. За тэгвэл та аялаа хаах зорилгоор аяллаа сүүлийн өдөр найз нөхөдтэйгөө юм уу хамт явж байгаа хүмүүстэйгээ ороод тухайн аяллаа базаад ярилцах дараагийн удаа чинь хайшаа явах талаараа ч юм уу мөрөөдөл эсвэл зорилгоо нэг ярилцах тийм орчин бүрдсэн гоё газар байгаа. За тэгээд эхний газраас бол Megas Mercato гэдэг газар байгаа. За тухайн газар маань бол 7 давхар барилгын хамгийн дээдлийн давхарт байрлалтай. За бусад онцлогч байгаа газруудаасаа бол давуу тал нь бол террас нь бол нэлээд тийм том. За уурын амьсгалын хувьд бол нэлээд тийм спа стилтэй. За тэгээд маш тийм чийл намуухан аянууд бол явдаг. Яг гэр бүлэрээ юм уу найзуудаараа ирэхэд бол нэлээд тийм тохиромжтой нар жаргах үеэр бол ер нь Бээжин бол маш үзэсгэлэнтэй харагддаг. За тэгээ Megas Mercato гэдэг энэ тухайн ресторан маань бол Бээжингийн яг төвд байрладаг. Яг хоол идэж байхдаа Бээжингийн хамгийн алдартай байрлал болго TV building-ийг бол харах боломжтой. За тэгээ яг хажууд нь China International Trade Center гэдэг хоёр ихэр бас өндөр байрлал. За яг хажууд нь Бээжингийн хамгийн өндөр байрлал бол бас өндөрсөн байдаг. За дараагийн газар бол Terrazza Martini. За нэрнээсээ л Итали хим маягийг шингээсэн 6 давхар байрлалын хамгийн дээдлийн давхарт байгаа. За тэгтээ яг Бээжингийн өмнөхтэй харьцуулахад бол төвс бол жоохон зайдуу тийм газар байгаа. Тийм учраас 6 давхар байрлалын орой дээрээс бүх эргэн тойрны зүйл бол харагдана. Бас гал тийм барилга бол байхгүй. За тухайн газар маань бол илүү тийм тансан уур амьсгалтай. За тэгээд болзоонд явхад ер нь эсвэл найз охинтойгоо очиход бол нэлээд тийм хөрөмжтэй газар байгаа. Өмнөх газартай харьцуулахад бол идэж уух юмны хажуугаар бас алкогольны төрлийн коктейл уух зүйлсээр бол тийм хангалуун. За тэгээд vibe-ийн хувьд бол нэлээд тийм нам гүм тийм ер нь жоохон чимээгүй тийм газар байгаа. За гурав газар бол Amber Lounge. За энэ газар маань бол өнөөдрийн танилцуулж байгаа газруудаас хамгийн тийм өндөр барилга дээр rooftop байгаа 18 давхар байрлалын хамгийн дээдлийн давхар дээр нь байрлал учраас хотыг бол нэлээдүүд нь өндөр дээрээс маш тийм гоёор бол гарна. За тэгтээ өмнөх хоёр газартай харьцуулахад ресторан гэхээсээ илүүтэйгээр тийм night club маягийн дээвэр дээр ер нь жоохон тийм шоу дуулах зорилготой DJ тийм өмнөх газарт болоход илүү хөгжмүүд нь чанга тийм газар байгаа. За ийшээ бол их хвчлэн ер нь бол тийм night club руу явж байгаа шиг хувцалж очих юм бол илүү юм зохимжтой тийм газар байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ гэхээс илүүтэй найз нөхөдтэйгөө явж байгаа үед бол очиход бол илүү юм тохирсон газар. За хамгийн сүүлийн газар болох In On 12. За энэ газар маань бол 12 давхрын хамгийн дээдлийн давхартаас байрладаг. За тэгээд New World гэж зочид буудлын хамгийн дээдлэх давхарт нь байдаг. Эсвэл тухайн барилга маань бол тэр чигээрээ зочид буудал. Тэгэхээр тухайн барилгын хамгийн зочид буудлын хамгийн гоё зоогийн газар гэсэн үг. За тэгээд ер нь нэлийн тийм уур амьсгалын хувьд бол тайван. Гэхдээ архитектурын хувьд бол нэлийн тийм загварлаг найз нөхөдтэй бас хосоороо ирэхэд илүү тийм тохиромжтой газар шиг надад бол санагдсан. За тэгээд шөнийн гэрэл тухайн бас Бээжин үзэх орчингийн хувьд бол үнэхэрийн гоё харагддаг. За тэгээд өмнөх нэг дэх хоёр дахь газартай адилхан тийм намуухан орчинтой тийм газар байгаа. За ингээд Бээжингийн хамгийн гоё гэсэн rooftop ресторануудыг бол танилцууллаа. Аяллахын хувьд бол нэгийг сонгож аваад аяллаа хаах зорилготойгоор хамт явж байгаа хүмүүстэйгээ очиод тухайн аяллахын хамгийн сүүлчийн оройн зогоо барихад бол ер нь яжгүй газрууд байгаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзъя. Лайк болон subscribe дараарай.